Сайн байцгаана уу? За, танд болон таны гэр бүл хүүхдүүдэд зориулсан еврей эцэг эхчүүд хүүхдүүдтэй амжилтлан зааж өглөөлөн үлдээдэг чухал яриануд хэмээх энэ суврал хичээлийнхаа 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За, эхний дугаараараа бид эмуна буюу итгэл, Бурханд итгэлийн талаар ярьсан байна. Тэгэхээр бидний итгэл, бидний үр хүүхдүүдийн итгэл болж бидний Бурхан бас тэдний Бурхан болох талаар чухал сэдвээр бид нар ярилцсан. Тэгэхээр та дугаар болгоныг хүүхдүүдтэйгээ хамтдаа үзээсэй гэж хүсэж байна. Эдгээр хичээлүүд бол таны хүүхдүүдэд зориулагдсан юм аа. Энэ хичээлээр дамжуулан Бурхан танаа гэр бүлд онцгойлон танаа хүүхдүүдийн амьдралд гайхамшигтай ажлыг хийнэ гэдэгт итгэж байна. Хүүхдүүд маань яг л байшингаар ярих юм бол суурэ тавьж байгаа чухал цаг үе байна. Та Бурханы үннээр тэдний амьдралд хизээч хөдлөшгүй бат тэр суурийг барьж өгч чадах юм бол хүүхдүүд маань тэр суурин дээр гайхалтай өндөр байшинг босгож чадна гэдэгт итгэж байна. За ингээд өнөөдрийнхөө дугаараараа би та бүхэнд эмет буюу үнний талаар ярих гэж байна. Эмет, үнэн. Энэ чухал үгийг еврей эцэг эхчүүд хүүхдүүдтэй заахдаа Бурханы сургаал бол үнэн юм аа. Тэгээд тэр үнэн бол Бурханы өөрийнх нь тамга, хувийн тамга лацтай адилхан юм а гэж хэлж өгдөг юм байна. Бурхан өөрийнхөө бүтээсэн хүмүүсээр дамжуулан өөрийн үннийг харуулахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс бие биендээ Бурханы үннийг харуулаасаа гэж хүсдэг юм байна. Эмет буюу үнэн гэдэг бол Бурханы өөрийнх нь мөн чанарын нэг хэсэг юм. Бурхан бол үнэн, тэр бол үнэнч шударга юм. Тэгэхээр эмет гэдэг бол яг л хадан суурин дээр ганхашгүй бат бүх суурин дээр баригдсан байшинтай адилхан. Харин эсрэгээр нь шөкер буюу худал хуурмаг гэдэг нь суур байхгүй, тийм ээ. Байгаа бол тэр суур нь маш гангасан, нурхад маш ойрхон байгаа тийм аюултай байшинтай зүүрэлдэг ба. Эртний хүмүүс захиа бичгтээ захиан дээрээ нөгөө тусгай бэлтгэсэн зүйлийг хайлуулад дээр нь өөрийнхөө тамга лацыг ингээд дардаг, тийм ээ. За ингээд захиа хүлээж авч байгаа хүн бол энэ захиа хинээс ирсэн бэ гэдгийг түүний хараад мэддэг байсан байна. Тэгвэл тайлмуудад хэлэхдээ эмет буюу үнэн гэдэг бол Бурханы өөрийнх нь тэр хувийн тамга лацтай адилхан юм а гэж хэлдэг. Еврейчүүд хүндгэл мөргөл өргөхдөө маш олон залбирлыг хийдэг. Тэдгээр залбирлуудын дотор эмет гэдэг үг бол их ордог. Тэд эзэн чиний бурхан бол үнэн. Тэр бол үнэн шударга нэг юм а гэж их залбирдаг юм байна. Бас эмет гэдэг үгийг ингэж тайлбарладаг. Энэ үгний эхний үсэг нь болохоор бурхан буюу Элохим гэсэн үгийн эхний үсэг байдаг. За хоёр дахь үсэг нь болохоор Мелек буюу хаан гэдгийн эхний үсэг байна. Харин гурав дахь нь болохоор Тамид буюу мөнхийн гэсэн утгатай. Тэгэхээр эмет гэдэг үг бол бурхан бол мөнхийн хаан юм а гэсэн утгыг агуулдаг юм. Элохим, Мелек, Тамид. Бурхан бол мөнхийн хаан юм а гэсэн утгыг агуулж байгаа. Энэ үг бол Бурханы бас үнэн шударгыг илэрхийлдэг байна. Бурхантай ойрхон хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Та юу гэж бодож байна? Таны бодлоор Бурхантай ойрхон хүн ямар хүн бэ? Еврейчүүд Бурхантай ойрхон хүн бол Бурхантай адилхан хүн юм а гэж. Хүн хэдий ч нэ Бурханы тэр зан чанарыг дуурайж түүний мөн чанараас суралцсан, түүнтэй адилхан байна. Тэр хүнийг бол илүү их бурханлаг, бас Бурхантай адилхан хүн юм а гэж хэлдэг байна. Тэгвэл Бурхан үнэнч шударга юм бол бид бас түүнтэй адилхан үнэн шударга байснараа
түүнийг бусдад харуулах болно гэж еврейчүүд үздэг. Сафир гэдэг нэртэй нэгэн раби байж тэр өглөө эрт босоод гэрийнхэн гадаа залбирч байхад нэгэн хүн түүн дээр ирээд раби та илжгээ зарна гэсэн 50 шекелээр та илжгээ зарна гэж зар сонслоо. Би түүний чинь хөдлөж авъя гэж хашгирч. Раби залбирч байсан учраас тэр чимээгүй залбирлаа үргэлжлүүлсээр байж. Гэтэл нөгөө хүн за яах вэ тэгвэл 60-аар авъя гэж. Рабигийн залбир дуусаагүй байсан учраас тэр үргэлжлүүлэн залбирсаар байсан. Тэр үед нөгөө хүн за тэгвэл би 70-аар авъя гэж. Раби залбирлаад дуусаад илжгээ тэр хүнд худалдсан. Хэдээр худалдсан гэж та бодож байна. Раби өнөөх хүнд би залбирч байсан учраас танд хариулт өгч чадаагүй маа. Тиймээс найз минь миний илжгийг анхны хэлсэн үн болох 50 шекелээр аваарай гэж хэлсэн. Би өөрөө чинь дуудах үед Бурханд хандан залбирахдаа бидний бурхан бол үнэн ч шудраг бурхан юм а гэж залбирсан. Би ингэж залбирсан хэрнээ 70 шекелээр илжгээ зарсан бол миний залбирал худал болох байсан гэж раби хэлсэн гэдэг. Энэ рабигийн яриа та бидэнд өнөөдөр юуг сургамжиж байна вэ? Бид өөрсдийнхөө амьдралд Бурханы үнэн шудраг байдлаас суралцахаас гадна бид амьдралаараа түүний үнэн шудраг байдлыг бусдад харуулж амьдрдаг нэгэн байхыг хүсэж байна. Та түрүүний яриаг дотроо бодоод төсөөлөд үзээрэй. Хэрвээ та тэр рабигийн оронд байсан бол яах байсан бэ? Бид ямар нэг юмаа зарах гад хүлээж исэн. Тэгээ залбирч исэн чинь хүмүүс үнэн өсөөл байдаг. Магадгүй бид нар залбирсан чинь бурхан өстой бидний зарах гэсэн зүйлийн үнийг нь суг өсгөчлөө гэд баярлаад бид нар илүү хүнээр зарах байсан уу? Үнэн гэдэг бол худлаа биш юмаа гэдэг үгнээс ч илүү агуу, илүү том юмаа гэсэн үг бас байдаг. Талмудад ийм үг байдаг. Усан үзмийн дарсыг худалдахдаа усыг хольж битгий зараарай. Хүмүүс мэдхгүй ч гэсэн үнэн шудраг бурхан болох эзэн харж байгаа гэж. Харин ядуу хүн ирээд ус хольсон дарс өгөөч гэж хэлэхэд түүнд өгөөрэй гэж. За одоо би та нарт Талмуд мэрэгэн үгс номоос нэгэн түүхийг ярьж өгье. Тэгэхээр та бүхэн бас Талмуд мэрэгэн үгс гэдэг номыг аваад хүүхдүүдтэй уншиж тэр номон дээр байгаа Талмудын мэрэгэн ухааны түүхүүд болон үгүүдийг хүүхдүүдэд бас зааж өгөөрэй гэж хэлмээр. За нэгэн хүн дэлгүүрээс хөрөм хөдлөж авсан юм байна. Тэгээ гэртээ ирсэн чинь хөрөмнийх нь карман сувдан зүйлт байж. Тэгээ нөгөө хүн чинь гайхаад яахаа мэдэхгүй байж байгаад раби дээр очиж гээ. За ийм боллоо би яах вэ? Раби түнд та хөрөм хөдлөж авсан болохоос ш сувдан зүйлт хөдлөж аваагүй шүү дээ. Тийм учраас маргааш энэ зүйлтийг нь буцааж өгөөрэй. Гэхдээ дэлгүүр рүү явахдаа та хүүгээ дагуулад яваа. Тэгээд тэндээс та энэ сувднаас ч үнэтэй тэр үнэт зүйлийг олж авах болно гэж хэлсэн гэдэг. Бидний өөр хүүхдүүд Бурханы гайхамшигтай мөн чанар болох үнэн шудраг тийм хүүхдүүд, тийм бурханлаг хүмүүс болж өсөөсэй гэж хүсэж байна. Бид өөрсдийнхөө амьдралаараа Бурханы үнэн шудраг байдлыг бас харуулж амьдарцгаая. Нэгэн цагт Ромын захирагч Понти Пилат үнэн гэж юу юм бэ хэмээн асууж байсан. Өнөөдөр ч бидний эргэн тойронд хүмүүс үнэн гэдэг чинь юу юм бэ гэж тэд эрен хайсаар байна. Тэр хүмүүст хариултыг өгч чаддаг, жинхэнэ үннийг харуулж чаддаг, жинхэнэ үнэн рүү хүмүүсийг хөтлөн дагуулж чаддаг тийм хүмүүс болцгоё. За ингээд бүгдээрээ хүүхдүүдтэйгээ хамт би бол зам, ам, үнэн мөн гэж Есүсийн хэлсэн Иохан 14-ийн 6 дугаар ишлэлийг бүтнээр нь цээжилцгээе. Ингээд бид дугаар болгондоо нэг ишлэлийг бас цээжилж байгаа. Та бүхэн хүүхдүүдэд
Бурхны үгийг цээжлүүлээрэй. Еврейчүүдийн хувьд цээжлэх гэдэг зүйл бол маш чухал байдаг. Тэгэхээр та бүхэн эзний үгийг хүүхдүүддээ урамшуулан бас цээжлүүлээрэй. Өнөөдрийнхөө дугаарт бид эмет буюу үнний талаар ярьлаа. Та үргэлжлүүлэн хүүхдүүддээ энэ сэдвээр илүү их тайлбарлаж ярьж бидэнд бас зааж өгөөрэй гэж хэлмээр байна. За ингээд бидний хичээлтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Тэгээ бид үргэлж залбирдаг энэ хичээлээр дамжуулан Бурхан танаа гэр бүл таны өр хүүхдийн дунд гайхамшигтай ажиллаа хийх болтугай. Та видеого шеэр хийгээрэй, subscribe дараарай. За тэгээд комент хэсэгтэр танаа гэр бүлд ер нь юу болж байна? Хүүхдүүд нь юу сурж байна? Тэ энэ үйл явдлыг бичиж бусадтайгаа бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Үнэн шударга бидний эзэн Бурхан таныг болон таны гэр бүл өр хүүхдийг ерөөх болтугай. Баярлалаа.